Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе мэдшилгээ хүргэл ээлжид шинэхэн дугаараа та бүхэндээ төлөвлөж байна. Та төрсөн өдрийн баяраараа юу хийдэг вэ? Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаараар өөрийнхөө баярт өдрөөр төрүүлж өсгсөн ижигийн баярлуулахыг хүссэн охин алтан зулынх нь хүсэлтээр ээж Нямсүрэнд нь маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна шүү. Хамтдаа төрсөн өдрийн эзний ээжийг нь твэр дөрвөн цэцгийн баглагаар баярлуулцгаая. Сайхан үргэлжлэж байна уу хичээ? Жохон дааруулчих болов гайгүй гэдэг. Манай мэдчилгээ үргэлж үргэлжилж байна. Бид маш гоё мэдчилгээгээ уламжлахаар ийм гоё цэцгийн баглаатаагаар Нямсүрэн хичээгээ зарим хөрөлцөн ирээд байна. Миний хичээ энэ өдрийн минь хүргээ ажил алга тавтай сайхан байна уу? Сайхан, цавтай сайхан. Та хэд ажил сайн? Тавлаг сайн байна. Өнөөдөр 11-р сарын 26-нд анх дугаар үндсэн хуулиан баталж бүгд найрамдах Монгол ард улсаа тунхаглан зарласан зүрх сэтгэлд бас омогшил бахархал төрсөн онцгой гоё өдөр төхөөж байна. Харин таны хувьд ёстой л нөгөө баяр дээр баяр нэмнэ гэдэг нь болж байгаа байлоо. 11 сарын 26-нд ямар өдөр вэ? Охины мөн төрсөн өдөр, алтан зулын мөн төрсөн өдөр. Онцгойлон бичлэг эхэлж байгаа энэ торгон мөчид таньда охинтой болсон онцгой гоё өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За охины хоёулаа танилцуулъя. Та минь ер нь хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн? Алтан зул маань. Алтан зул мань хоёр дахь нь. За тэглгүй явах. Тэгэхээр тань дээр ингээд цэцгийн баглаа ирэхээр ер нь их тодорхой болж байгаа болов бэлэг хинээс үү гэж асуух бараг илүүц болов гэж бодож байна. Энэ төрсөн өдрийн баяр чинь их чихтэйхэн сайхан үргэлжилж байгаа аятай байна миний хичээ. Алтан зул охин нь өнөөдөр хэдий миний төрсөн өдөр ч гэсэндээ төрүүлж өсгсөн ээжигийн хамгийн эхэлж баярлуулахыг хүссэн учраас ийм гоё бэлэг өгөөд дүүхэн тань руу илгээсэн байна. Одоо биднийг үзэн суугаа нийт налгайчууд мөн эрхэм дотны хүмүүсийн нэрийн өмнөөс эхлээд алтан зул бүсгүйд хоёлаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээд бас охиныхоо тухай хуваалцъя. Манай алтан зул ер нь ижигийнхэн элэгтэй төшигтэй их сайхан охин юм болов гэж бодож байна. Тийм. Амар төшигтэй шүү дээ. Дүүнэр авч явдаг айгүй мундаг охин гэдэг шүү. Тэгэхээр дүүд нь ирсэн захидал байгаа. Энэ захидал бүр их урт. Тэгээд бас тэр эрхэм охины маань зүрх сэтгэлийн гүнээс гарсан учраас дүү нь илүү дутуу нэмэлт хачиргүйгээр эхлээд охиныхын сэтгэлийн үгийг уншиж өгье. Онцгойлон сайн сонсъё миний хичээ. Энэ урчлангийн хамгийн мундаг бас хамгийн хүчрхэг бүсгүйд захидал хаялан бичин сууна. Үнэндээ хизээ хамгийн сүлд ээжтэй ингэж хайрын захиа илгээж байснаа тийм тод санахгүй л байна. Манай ээж айгүй мундаг хүн байдгийм аа. 5 хүүхдийг ганцаараа өсгөж хүмүүжүүлж бүгд одоо хэдий 20 гарсан том охид залуучууд болсон ч гэсэндээ энэ их зориг төвчээр хатуужил унсанч эргээд босох ухаарл төвчээр бүхнийг ээжээсээ бид сурсан. Үнэхээр их бахархдаг шүү ээж танараа. Хамгийн ааш муутайнаа би чинь гэрээсээ уурлаж үглэж аль болох хар яр гэд их муухай ааш гаргадаг. Тэгсэн ч гэсэндээ ижим нь уужуу хандаж охиноо дэмжиж хайрладагт онцгойлон баярлаа гэж хэлмээр байна. Энэ айлын хамгийн том охин болж ээжтэй нэмэр болох л хувьтай хүн юм байна би чинь гэж үргэлж хичээж явдаг юм шүү охин нь. Сансандаа хүрээд танийгаан хүссэн болгонд нь хүргэнэ. Та мань байхгүй байсан бол та намайг хүмүүжээлээгүй байсан бол өнөөдрийн алтан зул ийм байхгүй байх байсан шүү ээжээ. Охин ачийг хариулах тэр урт хол бодлын дараатан явдаг. Хайртай шүү гэдэг үгийг хэлээд бахархам ханамгүй сайхан төрсөн хамгийн мундаг ээжээрээ бахархаж явдаг шүү. Өнөөдөр охиных нь төрсөн өдөр таны минь хувьд охин урын энгэртэй насан онцгой гоё өдөр юм шүү. Тандаа баярлаа бас талархлаа гэсэн байна. Төрсөн өдөр нь тохиож байгаа алтан зул охиныхын зүгээс илгээсэн айгүй гоё бэлгийг нь уламжлан барья. Тэгээд энд бас аз жаргалын бэлэгдэл болсон сарнай цэцэг айгүй гоё мөнгөний мод гэдэл аштын ирүүлэн өргөж охинтой танд зориулан боолгосон байна. Тэгээд бас бэлэг нь дутуу байгаа гэсэн манай охины маргааш ирэхээр нөхөд өгнө гэсэн бас нэг даалгавар өгсөн. Яг одоо тэнд нэг боосон бэлэг байгаа. Бичлэгтэй заавал задалж хоёулаа хамтдаа үзэх юм гэсэн шүү. Сэтгэл бүхнээ шингэн байж илгээсэн охиных нь онцгой гоё бэлгийг өргөн барья. За.
зүрхнээс аял ээжи буэ намучи надтай хам ихрээ. За миний чи бэлэг таалагдав. Гоё л. Энэ хинтийг авахсан. Аавтаа авсан зэрэг. Аштын сайхан эрүүл үргэж аавын эрэгтэй хэл охин явсан таны минь цэл залуу насыг дурсан санаж байна. Ээжийнхэн цэл залуу насанд цэцэглэж орхисон охин өрн эвээтэй ичигээл их баярлуулахыг хүссэн болов гэж бодож байна. Одоо бидний бичлэгийг бас нэмсрэх алтан цулмын үзээд сууж байгаа охиндоо төрс өдрийн минь хүргэедэх үү. Тэгээ. За охиндоо төрс өдрийн төргий сайхан баярлалаа хайртай шийдэж. За тэгээд охинтой нас бэлгийг авахдаа бид нэг хэсэг хугацаанд буугаалсан. Ингэхдээ ээж минь 5 хүүхдээ ганцаараа өсгсөн. Тийм мундаг сайхан бүсгүй байгаа. 5 хүүхдээ тэврээд амьдралын жаргал зовлон бүхнийг өөрч явахдаа нэг ч удаа ээжийнхэн амнаас ядарч байна, өлсөж байна, өвдөж байна гэдгийг сонсоогүй. Ингэж бодохоор эвэдэ ээжийн минь бидний төлөө их хичээсэн юм шүү. Одоо харин тэр хэцүү цаг ард өнгөрсөн ээжээ орчлон 5 хүүхдийнхээ буйнд жаргах цаг ирсэн шүү. Миний ээж эрүүл их байж тэр сайхан амьдралын жаргалтай мөчийг хамтдаа бүтээнэ. Хязгааргүй хайртай шүү гэж дамжуулсан шүү миний хчээ. Сайхан баярлалаа. Бэлэгний эзэн болсон бүсгүйдэн бас төрсөн өдрийн мэнд хүргье. Энэ дугаараа жаргая. Сайхан баярлалаа. За сайхан баярлалцгаараа таны ажлын амжилт хүсье. Би ээжийнхээ нууж унахсан нулимсан нуугдаж ургасан цэцээ